За чадар сайдаар томилж байгаа ангийн гишүүнд баяр хүрээд ажил амжилт хүсье хамтарч ажиллана гэлээ. Таны хариуцж байгаа албал нэлийн одоо хүнд салбарууд байгаа. Ялангуяа онцгой байдлын асуудал. Энтэй холбоотой одоо та мэдж байгаа энэ жил Баруун аймагт зудын хүнд байдалтай байгаа. Баян өлгийн ховд Увс аймагуд кивиг одоо 45 мянгат хорголж өгөх. Пресс-ус 25 хүрсэн байгаа. Энийг одоо үнийн нэмэгдэхээс өмнө одоо арах хэмжээ авах шаардлагатай байгаа. За гурлын асуудал байгаа. Энэ жил түрүүн бид байнгаараар хуралдаад хөдөөж ухаан амны сайд чиглэлөөд засгийн газар хурлаараад хэлцэгдсэн. Одоо ингээд их хурлаарны батлаг асуудал байгаа. Бас шийдвэрлэхгүй л энэ хоёрдоо бас энэ үнд орох гэдэг байна. Манайхаа сонгогдсон энэ залуу гишүүд түрүүн боброод засгийн газар хил гайлын татварыг чөлөөлжлээ гэсэн одоо ардар бид нэр барьж идэх гэж байна. Тийм учраас энэ дээр нэг онцгой анхаарлаа хандаж ажиллаарай гэдэг хэлье. Нөгөө талаар цагаан нуурын чөлөөтсөн асуудал байгаа. Урд хил гайл бомбын сайд энэ зураг төсвийн гаргуулад яасан цагаан нар бомбыг өргөдөх асуудал байгаа. Энэ дээр бас онцгой анхаарлаа хандуулаад 24 цагаар ажиллах тал дээр бас анхаарах нуу гэдгийг хэлье. За бензин сая Баян өлгийн 130 төгрөг нэмэгдсэн. Сая хилийн санаас ойрхон газар орж ирдэг мөртлөө 130 төгрөг нэмэгдсэн. Алслагдсан газар 4000 байгаа шүү дээ. Төлөсч. Энийг одоо шийдвүлээд ирнэ үний буулгах талын асуудал дээр бас та анхаарах баг гэж бодож байна. За бусад одоо асуудал манай гишүүд бас хамтраад хэлэх баг. Тийм учраас энэ асуудлаар онцгой анхаарал ажиллаарай хэлье. Нөгөө талаар өнөөдрийн төсвдөр онцгой байдлын байр худалдаа авах гээд тэрбум 408 сая төгрөг тавигдсан байна. Тэр хуучин цагаан ногоо нуурын тэжээд аж ахуйн байр байгаа балгас болцсон. Энийг уг нь хөдөөж байгаа сайд дээр ярьж байгаад тэжээлийн ногоо нуурд газар тариалан хөгжүүлээд дахиж сэргийх асуудал байсан. Тэгэхдээ онцгой байдлаар сая оруулж байгаа шиг байна. Уг нь 700 эдэн сая гэж ясан сая өндөрнөр худалдаж авчихсан сая 408 саяар та газар дээр очиод үзээрэй. Ямар лоббинд орсон мэдэхгүй байна. Тийм учраас энийг цаашдаа тэр онцгой байдлын тэжээл өвс тэжээл бэлдэх чиглэлээр энийг ашиглавал зүгээр байна гэдэг хэлье. Тэгээ танд ажил амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.